Баянгол дүүргийн 14-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 14-р хороонд хийсэн хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Автозам Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 14-р хороонд ачлал ихтлгүүрийн арын автозамыг нөхөх ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийв. Тэди 2 төвийн аркаас Бозолоо дэлгүүрийн арын уулзуур хүртэлх 230 м автозамын бүрэн хочилтын ажлыг гүйцэтгэв. Дээвэр засвар Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 14-р хороонд 14-р байрны дээврийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийв. Тогтжилт Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилт тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийж гүйцэтгсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 14-р хороонд 15 дугаар байрны урд тоглоомын талбайд самхагт гэрэлтүүлэх тогтчлтын ажлыг хийв. Түүнчлэн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 14-р хороонд 13B, 13V байрны 8 дугаар орцны фасад дулаалгын ажил, 15 дугаар байрны урд талбайн тогтчлтын ажил, явган хүний шатыг хийв. Боловсрол Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 14-р хороонд 85 дугаар цэцэрлэгийн сантехникийн их засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.